За 1 2 1 2 1 2 1 2 1 2 Ороймонд манайхаа хүмүүсийг шеэрлээд өгөрөө манайхан тэгээ хүмүүсийг бас өрөөд өгөрөө найзуудаа өрөөд өгөрөө шеэрлээд өгөрөө тэгээ ойр лайв хийсэнгүү 2-7 хоног төвжрэл дундаа хийх гээд нэгдүгээр төвжрэл дунд хийх гээд халуун болчихлоо машин дотор явхад нэлээ асуудалтай болсон. Тэгээд ер нь бол төвжрэл дунд нэвтрүүлгээ одоо нэг дугаар явуулаа тэгээд зогсоё гэж бодож байгаа. Яагаад гэвэл төвжрэл дунд маань ингээд тодорхой хүнд хүрсэн учраас нэрийг өөрчлөөд байрлал оруулаад нэг болж өгвөл мэтгэлцээний нэвтрүүлэг хийчих юмсан гэсэн бодол байгаа. Тэгээ гэж бодож байгаа. Тэгээд манайхан хүмүүсийг шеэрлээд өрөөд найз нөхдөө өрөөд өгөрөө гэж. Тэгээд энэ Гомжийн зандан шатрын засгийн газар байгуулагдахаас өмнөх үйл явдлыг ингээ хүмүүс хүлээлттэй байж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд байсан оюун эрдэнэ нөхрийг одоо их хурлын гишүүнээс нь түтгэлзүүлж заавалжгүй шалгах ёстой. Энэ огцорсон нь өөрөө бол энэ бол хариуцлага хүлээж байгаа хэлбэр биш. Улс төрийн хариуцлага хүлээхдээ одоо бол энэ их хурлын энэ ёс зүйн хариуцлага хүлээж энэ эргээс салгаж авч их хурлын нэг ялангуяа прокурор хууль хяналтынхан прокурор бол энэ хүнийг түтгэлзүүлж шалгах ёстой. Чи одоо 2 дугаар шатлалын хамгаалалт байгаа. Тэгээ үнэхээр тэр хулгай дээрэм хийсэн юм уу, үгүй юм уу гэдгийг иргэдэд эргэлзээг тайлах хэрэгтэй. Яагаад би нэг хүсэж өгдөг юм бэ гэхээр энэ нэг нөхрийн чинь оюун эрдэнэ нөхөр чинь худлаа итгэдэг хүмүүс байгаад байна. Яг авилгатаа тэмцэхжсэн чинь, яг баялагийг ард түмдээ авчрахжсэн чинь, яг шудраг ёсыг тогтоохжсэн чинь унгаачлаа гэдэг. Эсвэл яг 14 мега төсөл нь яваад Монголыг хөгжүүлэхжсэн чинь энэ нөхрийг унгаачлаа гэдэг нэг юм явааддаг. Тийм учраас энэ иргэдийнхээ эргэлзээг тайлж энэ прокурор энэ хүн шалгах хэрэгтэй. Би бол оюун эрдэнэ өөрөө өргөдлөөгөөд их хурлын гишүүнээсээ түтгэлзээ шалгуулна гэдэгт бол огт итгэхгүй байгаа. Яагаад гэвэл сая ерөнхий сайдаа өгч чадахгүй яаж бүхэн хатан зууралтуу. Тийм ээ. Энтэй ч холбоотой одоо тэр Херогийн 2 машины асуудал гараад ирсэн байгаа. Хүүхдийнхэн тэр тансгалтай холбоотой асуудал байгаа. 17хан сая бэгэлтэрний асуудал яриад худлаа яриад байгаа. Энэ бүгд малтсан баг. Үнэтэй өчнөө брендийн цүнх том бенз машин тэгээд дээрэс нь тэр 7 нуг гээд тэр амралтын газар лөө бартлоод хөлсөж явцсан тэр чигээр нь тэр амралтыг хааж баярлсан эдгээр өчнөө тансгалсан асуудлууд байгаа. Тэгээд тэрнээс гадна энэ чинь өөрөө юунаас Херогоос мөнгө авсан гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл яагаад энийг хөрөнгө оруулахынхаа мэдүүлэг дээр тусгаагүй юм бэ? Эдгээр чинь хоон бөглөж байгаа шүү дээ авилгын тэмцэх газар. Чи хөрөнгө оруулахын мэдүүлэг нунд дарагдуулсан бол эрүүгийн хуультай шүү дээ. Гэх мэтлээ олон асуудлаар энэ хүний шалгах ёстой. Тэгээд яагаад өнөөдөр зандан шатрын засгийн газар бий болчихоо гэж. Энэ 14 мега төсөл юу болох вэ гэж олон асуултууд гарч ирэхээ. Тэгээд нэгдүгээр 14 мега төслийг анханаас явахгүй гэж хэлж ирсэн. Тэгээ 24 оны 12 сарын 26-нд 12 сарын 26-нд шүү 24 оны энэ өдөр энэ хил холбоолтын үг гэрээг хурлаар оруулж хилцүүлж батлуулж авсан. Тэгэхэд анхнаас нь шүүмжилжсэн энэ төмөр замын чинь хил холбоолт чинь замраагүй их мөнгө олох гээд байна. Энэ болохгүй. Манайх энэ бүхэл бүтэн нэг толгоогоо өгөхөр болчихлоо шүү дээ. Бордлогоогоо өгөхөр боллоо шүү дээ гэдэг. Ингээд ярьжсэн 2 толгоогоо өгөхөр болчихлоо энд. Энэ бол болохгүй гэсэн тэрийг нотолч намрын 2 гээд Монгол ерөнхийлөгч байсан хүн, ерөнхий сайд байсан хүн, их хурлын дарга байсан хүн 1 км замыг тийм ээ дэлхийд байхгүй 20 дахин өндөр үнээр хийх гэж байгаа тухай гаргаж ирж ярьсан. Энэ бол үнэн. Тэгээ бид нар 1 тонн нүсээ маш хямдханаар нийлүүлэхээр болсон. Тэгээд энэ ингээд бор толгоогоо хятадуудад нэг 25 км зам тавихын тулд ингээд бэлгэлж байгаа. Энийн хорыг бол Монголыг хорсон энийг бол энэ оюун эрдэнэ амиах ганц хайртайх нь Алтмаагийн Батбулга гэдэг хүн монголчуудыг хорлож мухар төмөр зам тавьсан. Тэгээд энэ мухар төмөр зам тавьснаас болж монголчууд энэ хил холболт гэдэг энэ дээр нь далимдуулж
мөнгө хувааж идэж уух гэсэн дон шүглсэн оюун эрдэнэ засгийн газрынхаа улаарсан. Тэгэд нэгт энэ бол 14 мега төсөл Монголд явах төслүүд байгаа. Энэ Оронотой хийсэн Францын ураны төсөл явах юм уу? Яахан гэрээ юу болсон? Тэ энэ нэгдүгээр яригдах асуудал. Одоо яагаад нөгөө ураны тэмцэгчд маань гарч ирэхэ болчих вэ? Тэгэхээр энэ засгийн газар гэрээ хийчихэд эргээд засгийн газрынхаа гэрээний эсрэг яагаад чагсаагаадсан оюун эрдэнэ? Ураны гэрээг оюун эрдэнэ талынхан л гарч иж эсэргүүцсэн байлээ шүү дээ. Сүүлд нь бүгд ганцаарсан багтаа оюун эрдэнэг аврын оюун эрдэнэ хайрлын хамгаалал гэдэг хөтөлбөөрийнхэн чинь урааныг эсэргүүцээдсэн ч хөдөл гарч ирсэн шүү дээ. Тэр яагаад засгийн газар нь гэрээ хийчихэд эсрэгээр нь тэгээ эргээд урааныг эсэргүүцүүлж ард түмнийг торхир тавиадсан нөгөө ард түмнээ торхир тавиадсан тийм ээ. Одоо энэ халдсан бүрэгдэн төслийг яагаад бас эсэргүүцээд энэ оюун эрдэнэ багийнхаа очиод байгаа. Энийг шалгах ёстой. Хамгийн түрүүнд Зандан шитрэн засгийн газрынхны хийх ажил ийм байх ёстой гэж үзэж байгаа. Энийг л өөр юм хийж чадахгүй. Эрдэнэ бүрэнгийн цахилгаан стандартад төгөө хөрөнгө оруулалт нь хятад шийдсэн бэлээ. Эгийн голын цахилгаан станц явах ёстой. Үнэхээр хийж чадах юм бол тэгээд эрчим хүчний төсөл ганц хоёр төслүүдэд явуулахыг хичээх хэрэгтэй. Тэгээд ингээл болоо. Оюун эрдэнэ яриад байгаа тэр авилгатай тэмцэн бол бүгд худлаа үлгэр байсан бүгд улсаараа хааллаа. Зандан шатрын засгийн газар авилгатай тэмцэж чадахгүй. Эвслийн засгийн газар, хамтарсан засгийн газар их хурлын гишүүдч тэгж яриад байна. Хүмүүс тэгж бичээд байна. Яг энэ сүм дээр бол эн чинь эвсэж хамтарсан засгийн газар биш шүү дээ. Монгол ардын намын хан өөрсдийнхөө бүтээж төөрөвсөн бүтээлүүдтэйг л нийлсэн асуудал шүү дээ. Хөдөлмөрийн үндэсний нам чинь Монгол ардын намаас санхүүжилт авч сонгуульд оролцсон. Энэ бол тодорхой. Яагаад би нэг тодорхой гэж хэлээд байгаа юм бэ гэхээр би нэг хэлээгүй хууль зүйн сайд байсан одоо хотын засаг дарга болцсон Улаанбаатарыг сүйтгэж байгаа Нямбатар гэдэг хүн их хурлын танхим дотор хариуцлагатайгаар хэлсэн. Чиний амин найз тэр чиний юу чин тамган байдаг амар баясгалан чинь тэгж хэлсэн юм уу гэд. Тэгээ амар баясгалан хөдөлмөрийн үндэсний намыг боожуулж том болгосон. Том болгоч гэжтэй ингэж нэг арслан намын саналыг хуваахаар бэлдсэн. Нэг төсөл нь байсан. Тэгээд тэр төсөлтөөгөө орсон. Энэ иргэний зориггүй ногоос нөхдүүд гэдэг нэг хэсэг нөхдүүд байгаа. Эднэр бол хизээс санал авдаггүй. Сая яагаад санал авцсан бэ гэхээр Монгол ардын намд дург байгаа хэсэгт иргэний зориг ногоо намд саналаа өгөөл гэж. Монгол ардын намынхаа тэрэнд ажиллагаа хийсэн. Тэгээ ийм болсон. Тэгээд Арцсан намын зургийг оюун эрдэнэ өрөөнд зурсан юм байлээ. Тэрийг их хурлын эндэр дээрээс оюун эрдэнэ хэлсэн. Тэгээ бүх намуудаа ингэж зурж байгаа сонгуульд орсон юм байлээ. Тэгээд Арцсан нам бол энэ Монгол ардын би анханасаа л хэлжсэн 24 оноос хойш 24 оны их хурлын сонгуулийн дараанаас эхлээл Монгол ардын намын даргын оюун эрдэнэ өрөөнөөс там гэрчлэгийг авъя манай намынхаа. Тэгвэл бол тэрний өрөөнд там гэрчлэг аваад байна л гэдсэн. Тэгээ тэр нь ч нотлогдсон сая оюун эрдэнэ хэлсэн. Тэгэхээр энэ эвслийн биш, хамтарсан биш зүгээр л Монгол ардын нам өөрсдийнхөө бүтээсэн, туурвсан, үржүүлсэн тэ экватор тижээжсэн тэр дахиануудтайгаа л нийлж, дэгдэхэнүүдтэйгээ л нийлж тэ ингээд хамтарсан нэртэй нэг юм засгийн газар байгаа. Тэгээ энэ ч бол үр дүн байхгүй. Ямар ч үр дүн хүлээх хэрэггүй. Гурван асуудал яриад байгаа. Цомхон засаглах тухай яриад байгаа. Нөгөө талдаа ингээд байгууллагын засгийн газар нь тэгээд чадварлаг байх ёстой. Муур барихад хулган нь бол муур хулганыг барих зорилготой муур цагаан багахаар байх нь бол хамаагүй гэдэг байгаа. Энэ нэгдүгээр муур биш. Хулган барих гэж засгийн газар байгуулагддаг. Засгийн газар юу хийдэг юм бэ гэж. Засгийн газар бол Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын хийх ажил аягүй ойлгомжтой. Нэгдүгээр бизнес ерөөсөө хийж болохгүй. Ажлын байрмаар бүтээж ерөөсөө болохгүй. Энийг хийдэг ажил чинь биш. Иргэдийн амьдралыг сайжруулж майжруулах гэдэг ингээд хүмүүсийн өмнөөс хөдөлмөрлөдөг газар чинь та нар биш ээ. Засгийн газар ерөөсөө биш. Ийм ерөөсөө хийдгүү. Нэгт. Яагаад энийг хийдгүү юм бэ гэхээр энийг хувийн хвшлийнхэн хийдэг юм. Ажлын байр бий болгохыг, энэ эдийн засгийг тэлхийг, энэ боломжуудын нэ тухайлбал энэ боломжуудыг нэ бодлого боловсруулдаг л энэ аль болохоор энэ хувийн хвшлийнхэнд гайслай болдгоо, хувь хүн амьдрахад саад болдгоо.
Энэ бодлогыг боловсруулдаг засгийн газар. Тэгэд энийг хийдэг юм аа. Тэрнээс Зандан шатрын ярианаас бол юу гэхээр Монгол Улсын засгийн газар хүмүүсийг сайхан амьдруулаад жаргаа нэтэр гэдэг. Тийм биш. Хоёрдугаар Монгол Улсын засгийн газар одоо яг Зандан шатрын өөрийнх нь үг байгаа. Хоёрдугаар Зандан шатар бол ярьсан зүйл бол эдийн засгийг эрчимжүүлнэ гинэ. Тийм байдгүй маа Зандан шатраа. Эдийн засгийг энэ эрчимжүүлдэг ажлыг та нар хийдэг юм биш ээ. Бас ерөөсөө болдгүй юм. Яагаад болдгүй юм бэ гэхээр хувь хөгжлийнхэнтэйгээ өрсөлдчихдөг байхгүй. Тийм болохоор болдгүй юм. Мөнгөний бодлогыг барьдаг юм та нар Монгол банк барина. Тэгээ ярьж байгаа болгон ч хутлаа байгаа. Эрчим хүчнийг энэ ногоо эко бий болгон ногоо эрчим хүч мөч гэдэг. Гэхдээ энэ үлгэрээ яагаад гэвэл Монголд жилийн 4 улирал салхилдгүй, жилийн 4 улирал ингээ өдөр болгон нар гараад ингээд бид нар тийм хүчтэй энерги цуглуулах боломж байхгүй. Наа энэ үлгэрээс сал одоо. Хувийн хөгжлийнхэнтэй тэр эрчим хүчнийхээ боломжуудыг нээж өг. Болж өгүүлийг олон цэцлэгээ стандарт барьчих. Бусдын хувийн хөгжлийнхэн чинь хийчнэ. Гуравдугаарт хүний эрхийг хангах талаар дөрвтэй алхмууд хийн. Сошиал төр хүний эрхийг хамгаална, хууль мөл боловсруулах юм шиг байна. Янз бүрийн тогтоол шийдвэрүүд оруулж ирэх гэж байна. Тийм ерөөсөө байхгүй. Бас ерөөсөө болдгүй энэ хувийн хүний эрх, хувь хүний энэ өөрөд нь байдаг мөн чанарыг ямар нэгэн хуулиар зохицуулж болдгүй маа. Энэ сошиал төр хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж гарч ирэх юм бол энэ сошиал төр хүмүүсийг цензурдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хэнийг юу бичихийг зааж эхэлдэг юм аа. Тэгээ энэ болдгүй. Тэгэд энэ бусд орнд энэ хуулийг баталсан гэ улаан цан гүжирдөөд байлаа. Энэ жишээ нь Германд тэр хууль чинь яаж юу тэр газар чинь юу гэдэг юм бэ гэхээр Германы тэр газар чинь бол Оросын троллуудыг илрүүлэх хилцс гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Германы дотор иргэдийн халцууд далцуулаад байгаа Оросын троллууд Оросуудыг магтандуулаад байгаа. Энэ Германд чинь нэг Германы Оросууд байдгийг штэ. Хуучин цагаан хааны үеэс ахуулаад байжсэн Германууд дараа нь дэлхийн 2 дугаар дайны дараа очсон зүүн Германы улсууд тэргээ Германы Оросууд байдаг байхгүй. Тэд нар 90 оноос хойш Герман руу очсон. Тэдний өвөр хөврөл чинь ингээд Германыг бузарлаад байгаа учраас Германы иргэд яг одоо манай сошиал ертөнц шиг ингээд энэ гэргээ 15 давхар энэ Hero Entertainment-ийн Баатрин хийдэг Халтмаагийн Батбуллаг шиг сошиал айран бүлдээдэг учраас тэдрийг илрүүлэх гэж тийм хилцсэн байгаа маа. Тэрнээс биш иргэдийнхээ эрхийг боомж иргэдийнхээ юу ярихгүй цензурддаг тийм хууль энэ эрх чөлөөтэй улсад байдгүй маа. Энэ чөлөөт нийгэмтэй нээлттэй засаглалтай улсад тийм хууль батлаагүй. Францад бас яг ийм хууль байгаа. Их Британд бас яг ийм хууль байгаа. Өөрөөр хэлбэл Их Британих бол энэ исламын шашинтнуудын хит юун дээр буруу зүйл сурсалж байгаатай холбоотой шашны талаас нь энийг хязгаарлаж энийг илрүүлэх тухай хууль гэж байгаа. Тэрнээс биш иргэдийнхээ эрхийг хязгаарладаг юу ярьж болох, юу ярьж болохгүйг энийг хязгаарладаг ийм хууль гэж байдгүй маа. Тэгээ энийг ингээ хутлаа ярьж ингэж хүмүүст ойлгуулад байна. Гуравдугаар энэ орон нутагт эрх мэдлэлтэй байж, орон нутгийн эрх мэдэл байж байна. Хөрөнгө оруулалт гэдэг юм чинь татагддаг юм аа. Тэрнээс учрлын тэнэг толгойн доторх бодлоор энэ явдггүй маа. Энэ чинь шинжлэх ухаан штэ. Орон нутгийн бие даасан байдал чинь өөрөө энэ засаглалын аюул том хэлбэр байхгүй да. Орон нутагт эрх мэдэл шилжижээж, орон нутаг чинь өөрийгөө авч явдаг чинь амьд организм. Тэрнээс энэ оюутны тэнэг толгоонд байгаа шиг бүсчилж хөгждөггүй. Учрлын тэнэг толгойн доторх байгаа шиг 34 авын авахаар хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Яагаад тэр юу халзан бүрэгдээ тэр иргэдний эсэргүүцэл босч ирээд байгаа юм гэхээр иргэдийнх нь оролцоог нь хангаагүй орон нутагт нь эрх мэдлийн өгөөгөөс болоод байгаа. Орон нутагт нь тэр эрх мэдлийн өгчих юм бол орон нутагт нь өөрөө тэр эрх мэдлийн өгнө гэдэг чинь эдийн засгийнх нь эрх мэдэл гэсэн үг шүү. Улс төрийнх нь эрх мэдлийг өгөх гэж байгаа. Оройлтын буюу тэр ашигт малтмал ашигтны давтрыг улс нь авдаг тэр газрын тэр бусад бүх давтурын тэр хүн амын орлогын болон бусад бүх давтурыг тэр орон нутагт нь үлддэг. Тэгээ тийм учраас тэр орон нутгийнхан ч өөрсдөө уралдаж татвараа юу яа цуглуулахыг хүсдэг. Яад өмнө говийнх ингээд дуртай байгаад байгаа. Тэгээ манай эрдэнтэг болохоор цүлмөд дээрэмж өмнө говийнхын одоо цүлмөд дээрэмж чинь.
Эдгээр чинь орон нутагт нь эрх мэдлийг өгчих юм бол орон нутаг нь хөгжөөд бүтээмж нь сайжраад ирэхээр өөрсдөө уралдаад гаднаас хөрөнгө оруулалт татдаг юм аа. Тэрнээс энэ аялал жуулчлалаар хөгжинө гээд хөвсгөлийнх нь гуйлгаж амьдруулаад булганых нь тариалангаар хөгжинө гэж гуйлгаж амьдруулаад гэж болтгүй. Орон нутагт нь эрх мэдлийн нөхөр орон нутагч өөрөө өрсөлддөг, зарим нь дампуурдаг, зарим нь илүү хөгждөг, тэр шигээ хүмүүс нь суурч ингэж хөгжиж явдаг энэ амьд организм аа. Тэгээ энэ орон нутгийн бие даасан байдлыг заавалчгүй хангах ёстой. Гэхдээ энэ төр бол хийхгүй би баталгаатай хэлжээ. Зандан шатрын засгийн газараас юу ч хүлээгээд яг үндсэн дээргүй ганцхан юм хүлээх хүсэх хэрэгтэй. Ямар ч үсэн энэ 14 мега төслийн зогсоолох ёстой бүгд. Энэ бол худлаа. Монголын эдийн засаг өдрөөс өдөрт хямарч байгаа. Эдийн засагч нар бүгд бичиж байна. Монголын эдийн засаг баларж байгааг бүгд бичиж байна. Тэгээд тэр энэ хил тэр хятадтай хийсэн гэрээг яалтаа зогсоох хэрэгтэй. Тийм өндөр үнээр 25 км төмөр зам. Нэг нь баг юу лээ? 14 орчим сая доллараар хийхэр болсон байсан баг шүү. 1 км төмөр замыг. Дундаас нь хүчнөө их хэдэн их 80 төгрөгийн үнэтэй юм хийхэр болсон байсан. 25 км газар. Тэгэхэд би яг энийг судалж байхад 800-аас сая 200 мянган км доллараар 1 км замыг тавихаар байсан. Тэгээ ийм замбраагүй зах замбраагүй дээрэмд хонол болсон. Эдрийн илчлэх хэрэгтэй. Тэр оптик гэрээнүүдийг ил болгох ёстой. Зандан шатрын хийж чадах ажил ерөөсөө энэ. Тэгээ орон нутгийн эрх мэдлийн тухай тэрийг бол ойлгохгүй яагаад гэвэл энэ хүн өөрөө их хурлын дарга багтай орон нутгийн эрх мэдлийг татах тэр хуулийн төслийг санаачилж оруулж ирсэн хүмүүсийн нэг. Тэгээд энэ ийм зүйлүүдийг хийж чадахгүй та нар. Тийм болохоор оюун эрдэнэ асуудлыг прокурор яалтад оруулж ирэх хэрэгтэй. Энэтэй холбоотой бүх мэдээллүүдийг нээлттэй болгоо. Энэ соёлын ам дээрээс тэр энэ тамггүй төрлөө оруулсан мөнгө энэ өөр тэр оюун эрдэнэ Халтмаагийн бат болгын төр төмөр замын нууцын гэрээ байгаа энэ бүх зүйлээ ил болгох. Та нар ийм л юм хийж чадна. Бэлэн байгаа зүйл ил болгох л ёстой. Тэрнээс дорж ханд юу ч хийж чадахгүй, юу ч хийхгүй, Батбаатар бүр юу ч хийхгүй, зандан угаасаа энэ Монгол ардын навчин дээрэмчид юу ч хийж чадахгүй, юу ч хийхчгүй. Ахаад юм хийн гээд ингээд мангартах юм бол Монгол улсыг л хорлоно. Ахаад бидний амьдралын чанарыг л муутгана. Өөр олигтой үр дүн бол байхгүй. Тэгээ үнэхээр юм хиймээр байгаа бол тэр энэ төр дээрэмдэд авцсан аж ахуй нэгжүүдөө нээлттэй бушуухан буцаагаад хувьчил. Үнэхээр юм хий, авилгатаа тэмцээ, үнэхээр юм хийгээд байгаа бол ганцхан юм л юм хий. Өөр юм та нар хийж чадахгүй, та нар хийх тусмаа Монголыг дордуулна. Хийх тусмаа хүний эрхийг зөрчинө, хийх тусмаа орон нутгийн эрхээс орон нутгийг багалзуурдна, хийх тусмаа хувийн энэ хөрөнгө оруулалтыг зогсооно, хувийн бизнесийнхнийг нурааж унгаана. Та нар бол үр дүнтэй юм хийж чадахгүй, зүгээр итгэлтэй хэлчихье. 5 жил монголчуудыг энэ уурах тархинд бохирдуулсан бохир заван тэг юм Оросын технологитой Вишинский энэ муухай технологиор монголчууд уурах тархийг бохирдуулсан шүү дээ. Ахаад нэг хийж чадах юм чинь бол битээ ингэж иргэдийг талцуулж уурах тархин Оросынхоо захиад даалгавраар монголчуудыг хооронд нь талцуулж, хагалдуулж, хэрэлдүүлж монголчуудыг цус нүжөөр нь талцуулаарай. Тэр Халтмаагийн бат тулгын тэр төрийн нуурттай холбоотой асуудлыг тэр авилгатаа тэмцэх газар тэр эрүүгийн цагдаад нь шалгуул. Би хууль зүйн сайдаас бол ийм л юм хүсэх юм. Тэрнээс өөр юм та нар хийж чадахгүй тэр хууль хяналтын байгууллагын гал хуулийн дагуу ажиллахын шаардлагатай. Тэгээ өөр юм бол та нар үнэхээр хийж чадахгүй. Битээ юм хийгээр 14 мега төслөө бүгдөөр нь зогсоогоор бүр нам зогсоогоор алийг хийж болохгүй. Ганцхан тэр гадны хөрөнгө оруулалт бэлэн болцсон байгаа тэр ураныгийн Франц ураны төсөл тэр хятадын хөрөнгө оруулалтаар хийх гэдэг тэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцаа эхлүүл. Тэрнээс та нар бусдын чадахгүй. Бусдын та нар бол яагаад чадахгүй. Зүгээр тэнцээ бага мөнгө тавьж идээ уулгал хийн. Тийм болохоор одоо энийг бол одоо зогсоо. Тэр энэ 14 мега төслөөс чинь та нарт явуулж чадах төсөл байхгүй. 180 км зам одоо хүртэл барьж чаддаг байгаа ш та нар. 8-9 жилдээ орж байна. Тэгэхээр чадахгүй гэж мэдж байгаа учраас одоо болоо. Тэгэд энэ хувь хвшлийнхэнтэй гай болохгүй байж. Юу ч битгий хий. Зүгээр л ингээл цалингаа аваад тэгээд өрөөндөө кофе уугаал сууж өөр юу ч битгий хий. Хийх ажлыг чинь бол харин хэлээд өгчлөө шүү.
За юм тэгээ асуулт байна хаа. За ингэж зөрөгтэй үнэн хэлдэг иргэд их байдаг болоосай Орос гээд байх нь харамсалтай. Өнөөдрийн Орос 0 байна шүү дээ. Тэг ингээ андуураад байдаг юм аа. Энэ бидэртээ дотор яг бодит байгаа зүйлийг ингээд аваад харахаар Монголд Оросын нөлөө их байгаа. Хүмүүс энийг ингээ Орос үгүй гэдэг юм. Бидрийг эрчим хүчийн төслийг явуулахгүй байгаа ч Оросуудаа. Одоо энэ зандан шатар чинь парламенттэй хамтарсан парламентын бүлэг биелүүлээ нэг юм хийх оролцсон. Тэр манай Тэмүүжингийн хэлээд байгаа үнэн шүү. Энэ Монгол улсын засгийн газар шүү. Монгол улсын засгийн газар. Оросын засгийн газар биш шүү зандан шатраа. Тэгээ Монголын засгийн газар Монголтой асуудлаа бид нар өөрсдийнхөө асуудлыг шийдмээр байна. Оросуудаас битгий асууж юм хийгээрэй. Яагаад асан намынхан гарч ирэхээр зөрөгтэй хийгээд байдаг юм бэ гэхээр энэ Оросуудаас асуудаггүй шүү дээ. Хятадуудаас асуухгүй бид нар өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хийдэг байхгүй юу? Тэгэхээр энэ Оросуудынхаа энэ асуудаг энэ Оросуудаас айдагнасаа сал. Тэгэд дандаа шатраа ширээнийхээ номыг соль. Тэр маамын газар шорогоо одоо боль. Тэр пүрүүгаан тэр зүрхний хилэнгээ боль. Тэр онцгой өрхөө боль. Одоо өөр ширээний ном тав. Тэр Хайкийн номыг тав, Мисийн номыг тав тэ. Тэр Фридманы номыг тав, эдийн засгийн номнууд ширээн дээр тав. Тэгээ одоо энэ уран зохиолын социалист пропаганда уран зохиолын номнуудаас одоо салаа. Одоо тийм гурван ширээний номтой ерөнхий сайтай байж болохгүй шүү дээ. Орогч ядаж хүмүүс хараад энэ Мис уншдаг юм байна, Хайк уншдаг юм байна, Фридман уншдаг юм байна гэж ойлгох л доо. За үгүй маа гэхэд ядаж чи бүр тийм юм ойлгохгүй байгаа бол яд тэр Кенсийг тав тэ. Чи тийм чамд ойрхон очих юм зохиол юу ч бол Кенс багш юм тэ. Кенсийнхаа номыг тав. Тэр Сартрын тэр юу агууц эсвэл Камигийн тахал баглыг тэгээд ингээд тавиад ядаж тийм нэг арай өөр төвшний ном тавил та чинь социалист бүр пропаганда суртлах ухуулгын ном тавьдаг ерөнхий сайд байж болохгүй ширэн дээр. Тэгээд за хахад нэг Пүк 0 Эрдэнэ Женко хоёрыг аюул гэж харж үзэж унгаасан. Их хурал дээр өөрийгөө хаангад улам батлаад ах шиг байна гэсэн. За аюул нэг одоо яаралтай энэ хууль хяналтын байгууллагууд нь ажиллаа хэрэгсээ өчсөд байгаа прокурор энэ чинь манай Баярмаг болохоор манай ганцхан Баярмаг Жудгийн Баярмагийн нөхөр манай хэн байгаа найз байгаа ганцх гээд маш сайн залуу тийм хулгай дээрэм тоонууд хийх хүн биш. Хувийн бизнес гэдэг нэг хувийн бизнес руу н ороод нэг өдрийн дотор энэ юмнуудаар нотлгээд миний найзыг даантлаад болоод байсан. Тэгээд тэгж одоо эн чинь баг сар 2 сар ихтэй болж шүү дээ. Тэгэд энэ Африкт үндэс газар ажиллаа хийлдэ. Тэгэд юу саад болоод байгаа юм бэ гэхээр эрх мэдлэн саад болоод та нар шалгуулахгүй байгаа. Тийм болохоор прокурор яаралтай энэ нэрийг нагалж орж иж энэ Халтмаагийн Баттулга энэ оюул дээдрийг шалгал та. Жаргал сайхан гэдэг прокурор нь ажиллаа хийлдэ. Энд чинь саад болоод шүү дээ. Эрх мэдлэн энэ хүмүүсийг ажил хийхэд. Тийм болохоор энийг хурал дээр яаралтай оруулж иж энийг шалгуулаа. Тэгээд түтгэлзүүлж шалгаж. Түтгэлзүүлэхгүйгээр эдгээр шалгуулахгүй би мэдэж байна. Чи одоо ахаал ямар суртлах хулгай юм явах юм байгаа бүүмэд. Одоо энэ бүгд ингээд манай нэг загсны 6 секунд гэдэг шиг манай бидний ой санамжийн болчиход байгаа байхгүй. Асар их хулгай дээрэн байгаа шүү дээ. 44 их 80 төгрөгийн нүүрс нь болох оюултантай шууд хамааралтай. Төмөр замын 10 эдийн их 13 бидний багаар бодоход их 80 төгрөгийн төмөр замын хулгай. Халтмаагийн Батлагтай шууд холбоотой. 250 сая долларын төгрөг нуур биш дээ. Тэрнээс чинь хэд дахин бэ? 8 дахин их мөнгө шүү дээ. 3 тэрбум 2 тэрбум доллар шүү дээ. 3 тэрбум шаханд бараг 12 дахин их мөнгө шүү дээ. Энэ төмөр замын хулгай чинь 44 их 80 төгрөгийн хулгай чинь энэ 250 саяас чинь те доллароос чинь 20 дахин их шахам мөнгө шүү дээ. Тэгээ энэ мөнгнүүдээ шалгая. Энэ мөнгнүүдийг шалгамаар байна, шалгуулмаар байна. Тэгээд тийм болохоор эдрийг түтгэлзүүлж шалгана. Түтгэлзүүлж шалгана. Бид энэ 44 их 80 төгрөгийн хулгай, төмөр замын хулгай энэ зөвхөн бодит байгаа хулгайнууд шүү. Энэ офтек гэрээнүүд гарах юм энэ хулгай нь бүгд ил болно. Тэгээ дандаа шатрын засгийн газар энийг л хийх хэрэгтэй. Ил болох ёстой. Мэдээллүүдээ ил болох хэрэгтэй байна. Тэр салхитын мөнгөний ордны хулгай бол бодит үнэн шүү дээ. Тэр мөнгөн шагаагаа залуу амь насаа эрсдүүдэд дийл гарч ир зөрг гаргаж дуурсан шүү дээ. 1.7 их 80 орчим төгрөг энэ зандан шатар Батлага 2 тус бүрдээ шүү.
Тэгээ энэ бол бодит энэ залуу нь амьд сүрүүн байж байгаа одоо. Тэгээ энэ мөнгнүүдийн талаар одоо ингээд бүгдөө нэх ёстой. Тэгээд мэдээж би Зандан шатарт үнэхээр энэ хулгай хийгээг бол Халтмаагийн Батбулгыг бодитоор шалгуулаа. Цагдаа нарын бодитоор ажил хийдэг. Битээ дарамтлж хахаа. Үнэхээр саад болоод байгаа бол прокурор нь их хурлын гишүүнээс нь түтгэлзүүлэх бичгээ оруулж түтгэлзүүлээ. Элбэг дөрчиг номтой хоёр шиг өдөр зөрөгтөө шалгуулж чадахгүй их хурлынхаа гишүүнийг өгч байгаад чадахгүй баттай илээ. Тийм учраас прокурор нэрийг орж түтгэлзүүлж байгаад тэр 1999 оны үед 99 онд энэ казиногийн эрх шалгаа сүүлд нь татврын эрэг болгоо сүүлд нь юу ч биш болгоо шалгацдаг. Тэр алсан намын 3 хүн байгаа шүү дээ. Тэгээ нэг Батбулга энэ талигач болчдөг Бачулуунга казино инкватор гэдэг баригдад ингэ бол тэгээ эдрийг шалгасан шиг түтгэлзүүлж байгаа шалгуул. Одоо шалгах ёстой, шалгуулах ёстой. Тэгээ түтгэлзүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгжээ шалгах ёстой шүү. Хятадд бол бид эдийн засгийн хувьд үнэхээр бүтэн баглуулж байгаа шүү. Сая оюутны хийсэн мунхаг алдаанаас болж бид 5-7-хоо 2 бүтэн ордоо бол 2 бүтэн толгой гэсэн үг шүү дээ. 5-7-ны чи 2 бүтэн толгойгоо хятадуудад найр тавиад өгсөн шүү. Энэ бол бодит үнэн. Тэгээ эдийн засаг бол үнэхээр дампуурсан. Одоо ингээд бараг 8 сар 9 сар гэж доллар чинь 4500 төгнө. Эдийн засагч нарт гэж хэлээд байна. Монголын эдийн засаг үнэхээр хямарсан. Ийм байгаа шүү. Тэгээ ойлгох ёстой. Өөр нэг асуултыг хариулцаад гэдэг. За бид өөрсдөө л эзэн байх ёстой. Зөвхөн улсынхаа эрх ашиг нэгдүгээр тавих чухлаа гэж нэг бодлоо байна. Хүн өөртөө л эзэн бэ. Өөртөө эзэн байна гэдэг чинь өөрийнхөө өөртөө үн цэнтэй байна. Өөртөө ингээд нөгөө нэг хариуцлагатай байна гэдэг чинь тэгээд эн чинь асар том тэр улс үндэстнэл гэсэн зүйл шүү дээ. Тэрнээс их орон ард түмэн шудраг ёсмос их орныхоо төлөө байгалийн баялгаа авъя гэдэг ингээ мангалтаа дэвлдэг. Эний чинь дагуулаад төөрүүлэл тэнэгтчихдээ. Тийм болохоор альва асуудалд өөрийгөө ихлээр бодож асуудлаа тавихтаа. Энэ хулгай дээрэм хийгээд байгаа чинь тэгээд ингээ засгийн газар ингээ данхаагаа дээрэм тоонуулъя гэдэг байгаа чинь бидний амьдрал саадлаад байгаа байхгүй юу? Миний амьдрал жишээ саадлаад байгаа байхгүй юу? Тэгээ энийг ойлгоцдог олон хүмүүс иргэд олуулаа бид ингээ иргэд олуулаа байгаад ингээ иргэдний мэдлэгтэй байгаад их юм бол бид нар амьдралаа сүйтгэхгүй байхгүй да. Бидний амьдралыг сүйтгэхэд байгаа шүү дээ эдгээр чинь. Тэр ард түмэн гэж эзэн бийгүй зүйлийн амьдрал биш. Монголчууд та бидний амьдралыг, иргэд та бидний амьдралыг яг хувь хүн бидний амьдралыг сүйтгэхэд, миний амьдралыг сүйтгэхэд байгаа учраас иргэдүүц яриад байгаа шүү дээ. Тэрнээс тэр ард түмэн их орны чинь төлөө бол ерөөсөө яриаггүй. Тэгэд илүү хүмүүс ойлгодог болцоогод олуулаа болоод ах юм бол энэ иргэдэд бид нар чи эрүүл болоод ах юм бол аливаа асуудалд нэг юм арцнаал буюу юм. Одоо нөгөө нэг саруул ухаанаараа ханддаг болчих юм бол тэгээд энэ зүйлүүд чинь ингээд хомигднаа. Тэгээд орон нутагт эрх мэдэл өгөөгүй цагт хувийн бизнестэй төрн өрсөлдөд байгаа цагт хүний эрхийг хязгаарласан тогтоол шийдвэрүүд гаргуулах гэдэг цагт Монгол улс урагшлахгүй, хулгай дээр нь тасрахгүй, авилгал тасрахгүй, энэ эдэлэг уулга, энэ нөгөө та нарын яриад байдаг газрын баялагийг чинь дээрэм тоонвол арилахгүй. Орон нутагт нь эрх мэдлийн өгчих юм бол орон нутагч нь өөрөө энэ хичнээн тоон нүүрс гаргаж байгаа, тэрийг хичнээн төгрөг татвар төлж байгаа. Орон нутагт хичнээн төгрөг орж ирсэн. Тэрийг иргэд нь хянаад эхэлдэг юм аа. Тэгэд зарим орон нутгийн дампуураа зарим нь хөгжөөд тэр хөгжсөн газар руугаа өөртөө нүүж очиод амьдэрдэг юм аа. Энэ зүй тогтол. Тэрнээс 330 сумуулаа гой болно гэж түүхэнд байхгүй ийм мангар юм гэж байдгүй. 21 аймаг нь 21 үлээ жаргачин гэж ийм мангарын ойлголт энэ хорвоо ертөнцийн байдгүй юм аа. Тэгээ орон нутагт нь эрх мэдлийн нөгөө тэгжээ тэр иргэд нь оролцож энэ асуудлыг шийдэгдэж явдаг юм аа. Орон нутгад асуудлаа шийдэж ярина өгөхөөс биш энэчнээс Зандан шатар тэр баян үлгэд байгаа энэ доронтод байгаа тэр өмнө говийн тэр сумуудыг энэ хойд сумууд аймаг хөвсгөлийн тэр эренчин сүм цагаан уурын асуудлыг шийдэж чадахгүй. Тэр орон нутгийн иргэд нь л өөрсдөө шийддэг. Тэр орон нутагт эрх мэдлийн үг. Тэгжээж эдийн засгийн улс төрийн эрх мэдлийн тэр орон нутагт тэр нутаг дэвсгэрийн эрх мэдлийн өгчөөж тэр нь өөрөө явдаг аа. Энэ тэгтээ нөгөө нэгдсэн Монгол улс шүү дээ. Үндсэн хуулийн захирагдсан
орон нутаг төр хөгжих боломжийг нээгж байгаа болохоос тусдаа улс болох гэсэн ойлголт бас ерөөсөө биш шүү. Тэр нь орон нутагт эрх мэдлийн тухай ойлголт байж байна. Энэ өөрөө бүхэл бүтэн орон нутгийн бие даасан байдал, орон нутаг өөрөө төсөөлөд аюул том сэдв байт юм аа. Тэгээ энийг ойлгож ухаарч иж энэ цаашаа явна. Одоо хүртэл Монголд энэ тэгээ иргэний хяналтын засаглал, иргэний боловсролын хууль эдгээр 40 юм дутуу байгаа. Тэгээд энийг хийгээд явж байхад нь зүүн совингоор устгадаг, сүрүүлдэг нэг нам бий. Бүгдөө нэг оронгоор нэрвүүлээд татан буулгаа сүйтгэж аждаг нам бий. Тэр нь бол энэ духан дээр цэцэгтэй байшингийнх энэ Монгол ардын намын дээрэмчтэй. Бидний хөгжлийн садаа гай лай ланчгийн духан дээр цэцэгтэй байшингийнхаа дандаа худал суртлах хул хийждэг. Тэгээд 8 жил засаглалаа, 8 жил өөрсдийнхөө амьдралыг хартаа яаж хогинсаа болсон байна. Одоо бид нар эх орон ард түмэн өдрөгс ийм үгээр л яг сэтгэлээд хийж яж штэ. Өрхийн амьдрал 0 болсон. Тэгээ хүн юм чинь бас нэг хүн гэдгийг мэдрэхин тулд ийм юм ярьж эндээсээ чичээгч штэ. 2012-аас 16 онд монголчууд төр ардсан намх олон болж чадаагүй олон байгаа засаглаж явах үед бид юу ярьдаг байсан. Бид бүтээн байгуулалт оролцоо өөрсдийнхөө бизнесийн тухай амралтаа ярьдаг байсан. Тэгээ одоо өөрсдийнхөө амьдрал дээр одоо юу ярьж байна? Тэрийг ингээ харьцуулаад хараад бодоод үзээ. Эрүүл ухаанаар асуудалт хандаа. Тэгээ эцэст нь хэлэхэд Зандан шатрын засгийн газар Монголын эдийн засгийг аврахгүй, чадахгүй. Монголын эдийн засгийг аврах хүч нь бол хувийн хвшлэх. Тэдэрдээ битгий гайвал хувийн хвшлтэйг өрсөлдөж битгий бизнес хий. Зандан шатрын засгийн газар гадны хөрөнгө оруулалт оруулж ирч чадахгүй. Хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирч чадах нь хувийн хвшлэх. Хувийн хвшлийнхнийх битгий дээрэмж, битгий боломжийг хаа. Тэ иргэдийнхээ эрхийг битгий хязгаарлаж дээрэм тонол хийх гэж айлгаж ичээ. Тэгээгүй энтрийг хийхгүй байхад тэгээ болно. Юу ч битгий хий. Ер нь зүгээр л өрөөндөө сайд нар кофе уугаал зүгээр сууж тэгээ болоо. Тэгэд энэ нэг хоригдсон билий балаа засгийн газрын тогтоол шийдвэрээ бүгдөө нь устгах шатаачих. Тэгэл навуус чинь өөрөө явчихна. За юм байна. Өнөөдрийн лавир түрээд өндөрлөлөө. Тэгээд чадвал дараагийн 2 дахь өдөр мөн 4 дахь өдөр төвчлөлт унтахаа дугаарыг хийгээд тэгээд ер нь бол нэг нэвтрүүлгээ арай өөр форматаар хий гэж бодож байгаа. Тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Баяр тацгаа.